Маш их баярлалаа. Жижиг дунд бизнесийн нөхцөл байдлын судалгаа, санхүүжилтийн боломжууд, хамтын ажиллагааны хүрээнд илтгэл тавих Монгол банкны судалгаа статистикийн газрын захирал Ноён Баттава таныг тайцан урьж байна. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За ингээд өнөөдөр Монгол банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийн нөхцөл байдал санхүүжилтийн талаар жил болгон зохион явуулдаг төвөр судалгааны үр дүнг болоод за сүүлийн 2 дугаар улирлаас эхлээд бид нэр цар тахлын нөлөө бизнесүүдэд хэрхэн яаж нөлөөлж байгаа талаар бас төвөр судалгаа авч ирсэн байгаа. За эдгээрийн үр дүн болон цар тахлын нөлөөг ер нь бууруулах чиглэлээр Монгол банкнаас авж байгаа арга хэмжээг танилцуулах зорилгоор энэ хүү илтгэлийг ерөөхдөө бэлтгэсэн байгаамаа. За миний тавих илтгэл үндсэндээ 5 хэсгээс бүрдэж байгаа. За нэгдүгээр хэсэгт нь би товчхон жижиг дунд үйлдвэрлэлийн ач холбогдлыг дурдах болно. За хоёрдугаар хэсэгт нь жижиг дунд үйлдвэрлэлийн төвөр судалгаа Монгол банкнаас хийсэн энд чиглэлийн төвөр судалгаануудын үр дүнг товч танилцуулах болно. За дараад нь ерөөхдөө банкны системд олгогдсон жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн статистик үзүүлэлтүүд ямар байгаа талаар товч танилцуулах болно. За дөрөвдүгээр хэсэгт нь COVID-19 цар тахлын нөлөө аж ахуй нэгжүүдэд яг ямар байдлаар тусаж байгаа, төвөр судалгааны үр дүн яг энэгээр яаж гарч байгаа гэдэг талаар товч танилцуулна. За эцсийн бүлэгт нь Монгол банкнаас цар тахлын нөлөөг бууруулах чиглэлээр ямар бодлогын арга хэмжээг авж байгаа. За цаашдаа ерөн жижиг дунд үйлдвэрлэлийн талаар ямар банкны хэмжээнд ямар арга хэмжээ авч байгаа талаар товч танилцуулах болно. За та бүхэн мэдж байгаа жижиг дунд үйлдвэрлэл бол ерөөхдөө бол ажлын байр эрхлэлт за дотоодын нийт бүтээгдэхүүнд бол голлох байр суурь эзэлт байгаа. За өндөр орлоготой орнуудын хувьд бол жижиг дунд үйлдвэрлэлийн салбар маань дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг эзэлдэг бол бага орлоготой орнуудад энэ бол 5 орчим хувийг эзэлдэг байгаа. За шинээр үүсгэж байгаа ажлын байрны хувьд бол бас энэ жижиг дунд үйлдвэрлэл бол голлох байр суурийг эзэлдэг бараг 80% бол шинээр үүсэх ажлын байраар эрхлэлтийг бол жижиг дунд үйлдвэрлэлд гаргадаг гэдэг Дэлхийн банкны төвөр судалгаа байдаг. За Монгол улсын хувьд бол нийт аж ахуй нэгжүүдийн 84% жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч. За эдгээр нь нийтдээ нэг дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг эзэлдэг гэдэг тийм статистик гарсан байдаг. За тэгвэл жижиг дунд үйлдвэрлэлд яг ямар саад дотор бэрхшээл хамгийн их хүнд байдаг гэдэг маань яг тухайн орны орлогын хэмжээнээс хамаарат харилцан адилгүй байдаг байна. За өндөр орлоготой улсуудын хувьд болох юм бол хууль эрх зүй татврын орчин хамгийн их саад бэрхшээл болдог гэж гардаг бол бага орлоготой хөгжиж байгаа орнуудын хувьд бол санхүүжилтийн хүрэлцээ хамгийн их хүндрэл үүсгэхтэй гэдэг ийм үр дүн гаргасан байдаг. За Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар бол бага орлоготой хөгжиж байгаа орнуудын 2 аж ахуй нэгж дутмын нэг нь бол санхүүжилтээ бол авч чаддгүй гэдэг тийм судалгааны үр дүн гарсан байдаг юм лээ. За Монгол улсын хувьд болохоор бид нэр жижиг дунд үйлдвэрлэлийн төвөр судалгааг ерөөхдөө сүүлийн бараг 10 жил тогтмол зохион байгуулж байгаа. За хамгийн сүүлийнх нь 18 он зохион байгуулсан. За 19 онд бид нэр энэ төвөр судалгаагаа арай жоохон чиглэлийн өөрчлөөд аялал жуулчлал болгоод яг аялал жуулчлалын салбарын аж ахуй нэгжүүдийг авч үзсэн байгаа. За яг өнөөдрийн байдлаар бид нэр 20 оны төвөр судалгаагаа улс дээр зохион байгуулалт явьж байгаа. За ингээд ерөөхдөө сүүлийн төвөр судалгаануудын үр дүн хараад хахад Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн их хүндрэл учруулдаг зүйл юу гэдэг дээр бол нийгэм улс төрийн байдал нэгдүгээрт, за хоёрдугаарт санхүүжилтийн байдал, за гуравдугаарт макро эдийн засаг хамгийн их хүндрэл учруулдаг гэдэг тийм хариуг бол өгсөн байдамаа. За энэ дээр болохоор энэ хэсэгт би ерөөхдөө яг Монгол улсын аж ахуй нэгжүүдэд яг хамгийн их үйл ажиллагаа эрхлэлт нь хамгийн хүндрэл учруулж байгаа зүйлсийг ингээд яг чиглэлээр нь ингээд гаргасан байгаа. Нийт 5 бүлэгт байгаа. 5 бүлэг маань дотроо ахиад задарсан байгаа. За төрийн үйлсэнчлэн хамгийн их хүндрэл учруулдаг бол нийгэм улс төрийн байдал гэдэг аж ахуй нэгжүүд хариулсан байдаг. За энэ дотроо нэгдүгürt болохоор хээл хахуул, за дараад нь ядуурл ажилгүйдэл буюу бол хамгийн их хүндрэл учруулдаг бизнес эрхлэлд хүндрэлтэй байдаг гэдэг тийм хариу өгсөн байдаг. За дараад нь бол
макро эдийн засгийн докторгүй байдал бол нэлээд бизнес эрхлэлтэд бол хүндрэл учруулж байна гэж байна. За энэ дотроо инфляц ханшиг бол одоо онцолж болж аж ахуйн нэгжүүд бол дурдсан байдаг. За 3 дугаарт нь болохоор санхүүжилтийн нөхцөл бол хүнд байдаг гэж аж ахуйн нэгжүүд хариулсан байдаг. За санхүүжилтийн нөхцөл дотроо бол зээлийн хүү бол дарамт болдог. Зээлийн хугацаа мөн одоо хэд богино бас одоо үйл ажиллагаа явуулахад бол дарамт болдгоо гэдэг тийм хариуг бол голлон өгсөн байт юм аа. За манай жижиг дунд үйлдвэрлэгчид маань одоо яг зардлынхаа дийлэн хэсгийг одоо ямар одоо зүйл зарцуулж байна гэдгийг ингээ авч үзэхэд бол 45% нь бол ерөөдөө түүхийн эд болон цалингийн зардалд одоо зарцуулдаг гэдэг тийм хариу өгсөн байдаг. За хамгийн хүндрэл учруулдаг зүйл болохоор үйл ажиллагаанд зээлийн хүү мөн одоо аж ахуйн нэгжүүд дахин дурдсан байдаг. Зээлийн үнийн зардал бол нэгдүгээрт, дараад нь янз бүрийн одоо шимтгэл хор хэмжээ бол үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг гэдэг тийм хариу өгсөн байт юм аа. За ерөнхийдөө судалгаанд бол нэг 1200 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчдийг бид нар авч одоо санал асуулга төвөр судалгаа авсан байдаг. За эдгээрийн одоо 54 орчим хувь нь бол санхүүжилт авч чадаагүй гэдэг одоо хариу өгсөн байдаг. За энэ 54%-ийн дотор 30% нь болохоор санхүүжилт авахдаа нөгөө зээлийн нөхцөл хангаж чадаагүй болмоос санхүүжилт аваагүй гэж одоо хариу өгсөн байдаг. За зээлийн нөхцөл одоо хангаагүй гол шалтгаан юу гэдэг вэ гэхээр ерөөсөө барьцаа хөрөнгийн дутагдaltaй байдал бол зээл авахд одоо хамгийн их саад учруулдаг гэж одоо хариу өгсөн байдаг. За дээрэс нь бол зээлийн нөхцөл хатуу байна гэж бас аж ахуйн нэгжүүд их хариулдаг. Энэ дөр бол мэдээж түрүү хэлсэн хүүний одоо дарамт өндөр байдаг. За зээлийн хугацаа богино байдаг гэдэг дээр бол нэлээ бол хариултууд давмгаалж өгсөн байгаа. За тэгээд аж ахуйн нэгжүүдийн ерөнхийдөө санхүүжилтийн эрх нэгжлийн хугацаанд одоо танай байгууллагад одоо санхүүжилтийн эрхцээ гарах уу гэдэг дээр бол нийтдээ бараг 70-49% нь бол одоо цаашдаа үйл ажиллагаа явуулахад нэг жилийн хугацаанд бол биднэрт санхүүжилтийн эрхцээ гарна гэдэг тийм хариулт өгсөн байгаа. За шаардлагатай санхүүжилтийн хэмжээ нь бол ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэгчдийн бол 76 орчим хувь нь бол нийтдээ 50 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт бол шаардлагатай үйл ажиллагааны шаардлагатай гэдэг тийм хариу өгсөн байдаг. За санхүүжилтийн хугацааны үед бол ерөнхийдөө ихэнх нь бол нэг 5-аас дээш жил буюу 44% 5-аас дээш жилийн хугацаатай санхүүжилт авах юм бол илүү үйл ажиллагаанд бас доктортой байхад нөлөө үзүүлэхээр байна гэдэг тийм хариу өгсөн байна. За энэ хэсгээр ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэгчдийг одоо ямар байгууллагууд хамгийн их дэмжиж ажилтдаг вэ гэдэг дээр бол арилжааны банкуудыг маш их дэмжиж ажилтдаг. За нөгөө санхүүгийн талын мэдлэг, за зээл авах дээр болон одоо зээлийн төлөх үйл ажиллагаан дээр бол ойлголт бол сайн өгдөг гэж бол хариу өгсөн байгаа. За орон нутгийн засаг захиргаар мөн бас сайн дэмждэг гэж одоо дараагийн их дэмжлэг үзүүлдэг байгууллагаар бол нэрлсэн байгаа. За дэмжлэгүүдийн хувьд одоо ямар дэмжлэгүүд бол хамгийн их авч ийн гэдэг дээр бол санхүүжилтийн дэмжлэг бол нэгдүгээр нэрлсэн байгаа. За хоёрдугаарт нь болохоор сургалт одоо зөвлөгөө авах дэмжлэгүүдийг бол бас янз бүрийн байгууллагуудаас төрийн болон төрийн бус байгууллагуудаас авч үйл ажиллагаанд одоо дэмжлэг авдаг гэдэг тийм хариуг өгсөн байгаа. За энэ хэсгээр ерөнхийдөө Монгол банк бол ерөнхийдөө нэг 2010 оноос 18 он хүртэл хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр бол ингээд төвөр судалгааг жил болгон аваад яваад байсан. За төвөр судалгааны хариу бол ерөнхийдөө нэг өөрчлөгдөхгүй одоо түрүү миний үзүүлсэн одоо үр дүнтэй гараад ирсэн учраас бид нар 19 онд бол аялал жуулчлалын салбар боллын одоо чиглэлээр үйл ажиллагаа авдаг аж ахуйн нэгжүүдээс бол төвөр судалгаа авсан байна. За ингээд харахад бол ерөнхийдөө нийт одоо хамрагдсан одоо бид нар бол эрэлт талаас нь 1500 жуулчнаас асуулга аваад за 41 төр оператороос бол асуулга авсан байна.
За тэгээд төр операторуудаас ингээс асуулт авахд бол ерөөхдөө нийт одоо судалгаанд хамрагдсан төр операторуудын 43 орчим хувь нь бол ерөөхдөө жилдээ 100 хүртэлх тонны жуулч хүлээж авдаг гэсэн тийм хариу өгсөн байгаа. За дараагийн нэг хүндрэл нь бол манад аялал жуулчлал удирдлагын шин чанартай болохоор зуны үйлрэлтээ юу ачаад жуулчтай авчаад өвлийн үйлрэлт одоо ямар арга хэмжээ авдаг вэ гэдэг дээр бол 21% нь бол ерөөсөө сул зогсолт хийдэг. За 28% нь болохоор ерөөсөө аялал жуулчлалтай холбоотой биш өөр төрлийн одоо үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг тийм хариулт өгсөн байгаа. За энэ дотроо юу гэхээр нөгөө нэг англи хэлний сургууль зохион байгуулах ч юм уу тийм юм явдаг. За 51 орчим хувь нь бол өвлийн аялал жуулчлал зохион байгуулах одоо үйл ажиллагааг бол эрхлэх гэж одоо оролддог гэдэг тийм бол хариу өгсөн байгаа. За ажилчдын тооны хувьд ч гэсэн ерөөхдөө дийлийнх нь буюу одоо 85 орчим хувь нь бол ерөөхдөө 40 хүртэлх тооны ажилчтайгаа аялал жуулчлалын салбарын одоо энэ компаниудын. За аялал жуулчлалын компаниудад одоо хамгийн их одоо дэмжлэг өгдөг байгууллагуудыг нэрлэж ихэд бол ерөөхдөө төрийн бус байгууллагуудыг нэгдүгürt нэрлэж байгаа. За дараад нь бол байгууллага орчны яам. За тэгээд арилжааны банкуд гэдэг тийм хариулт өгсөн байна. За тэгээ ерөөхдөө аялал жуулчлалын салбарт одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэлтэй юу шийдэх ёстой гэдэг дээр бол ерөөхдөө ахаал нөгөө санхүүжилтийн байдлыг доктортой санхүүжилт бид нар шаардлагатай байна гэдэг бол аж ахуйн нэгжүүд маань одоо ингээ хариулж байгаа. За ингэхдээ бол ерөөхдөө хөнгөлөлттэй урт хугацааны зээл байгуул илүү үйл ажиллагаад төхөмтэй байна гэдэг тийм хариу өгч байгаа. За дараад нь бас аялал жуулчлалын үйл ажиллагаа өргөн доктортой ашигтай болгоход бол үйлчлэлийн байгууллагуудын стандартыг сайжруулах хэрэгтэй байна. За дэд үтцийг сайжруулах хэрэгтэй байна. За тэгээд олон улсын нислэг хөрөлцөөгүй байдал. За тэгээд одоо нөгөө нэг зочдуудад захиалахаар эргээд улирлын шин чанараас хамаарат үнэ өсгөх ч юм уу гэд яг нөгөө нэг зардал талаас доктортой байдал бол харагдахгүй байна гэдэг дээр бол нэлээд аж ахуйн нэгжүүд бол хариулт өгсөн байна. За энэ хэсгээр болохоор ерөөдөө банкны салбарын хэмжээнд олгогдсон жижигнүүд үйлдвэрлэлийн зээлийн хэмжээг бол товчхон дурдъя гэж бодсон. За нийтдээ банкны салбарт бол 3.8 их найт төгрөгийн одоо жижигнүүд үйлдвэрлэлийн зээл олгогдсон 7 сарын байдлаар тийм статистик гарсан байгаа. За энэ маань бол нийт одоо банкны салбарын зээлийн бол 22% эзэлж байгаа. За жижиг дундад үйлдвэрлэгчдэд олгосон зээлийн одоо чанаргүй зээлийн түвшин бол 19% байгаа. За энэ маань бол банкны салбарын нийт системийн дундч 11.3-аас бол харьцангуй өндөр тийм үзүүлэлт байгаа. Харьцангуй эрсдэл өндөртэй байна гэсэн үг. За ингээд дотор нь ингээд хараад үзэхээр бол ерөөхдөө босруулах салбар, хөдөө аж ахуй салбарын одоо олгосон зээлийн одоо чанаргүй зээлийн хэмжээ бол жижиг дундад үйлдвэрлэлийн хувьд бол харьцангуй өндөр ийм үзүүлэлттэй байгаа. За нийтдээ бол системийн хэмжээнд 58,000 орчим одоо жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гарсан гэдэг тийм статистик үзүүлэлт байгаа. За энэний 51 орчим хувь нь болохоор 1-5 жилийн хугацаатай тийм зээлүүд гарсан байна гэдэг тийм ийм статистик байнамаа. За мэдээж эдийн засгийн одоо нөхцөл байдалтай холбоотойгоор ерөөдөө сүүлийн үйлдвэрлэлүүд дарааллууд энэ бол жижиг дунд үйлдвэрлэлийн чанаргүй зээлийн хэмжээ бол нэмэгдээд байгаа. За энэ дээр нэмээд бид нар бас ерөөхдөө энэ доотлын хэсэг дээр болохоор ногоон зээлийн таксономыг бол одоо бас төрийн бус байгууллагатай хамтраад одоо энэ онд их нэгдүгээр үйлдвэрлэлд айлуудаа баталсан байгаа. За энэтэй холбоотойгоор бид нар ногоон зээлийн таксоном гэж гаргасан. Энэ болохоор байгаль орчинд ээлтэй одоо санхүүжилтийн статистик үзүүлэлтийг гаргах зөвлөөр гаргасан байгаа. За тэгэхээр улсын хэмжээнд бол нийтдээ 2000 банкны салбарын хэмжээнд 2002 орчим одоо 2200 орчим 374 тэрбум төгрөгийн одоо ийм ногоон зээл бол гарсан гэдэг тийм үзүүлэлт байгаа. За эдгээр зээлийн дийлэнх одоо дансны тоогоор авах юм бол 1300 нь бол одоо нөгөө карбон баг гаргадаг тээвэрт зориулж гаргасан байна гэдэг тийм статистик үзүүлэлт байгаамаа. За энэ хэсгээр ерөөхдөө цар тахлын нөлөө яг одоо аж ахуйн нэгжүүдэд яаж тусч байна гэдгийг товчхон танилцуулахыг зорилоо.
Монгол банк 4-р сараас эхлээд бол банкудаас сар болгон одоо зээлийн төлбөрийг тайлнаа улиралд авдаг гэсэн бол сар болгон авдаг болсон байгаа. За дээрэс нь инфляцийн хүлээлтийн тайлангаа бид нар иргэдээс болон аж ахуй нэгжээс улирал болгон төвөр судалгаа авдаг. Энэ дээрээ бид нар одоо цар тахлын нөлөө одоо яаж орж иж байгаа гэдэг харах зорилгоор бол нэмэлт асуулгуудыг энэ 2 дугаар улирлаас эхлээд авч гисэн байгаа. За ерөнхийдөө мэдж байгаа та бүхэн 2 дугаар улирлын байдлаар бол дотоод нийт бүтээгдэхүүний өсөлт бол хасах ёсны орны 7% өсөлттэй гарсан. За Монгол банк, за өчигдөр Азийн хөгжлийн банк ч гэсэн одоо энэ жилийн нийт эдийн засгийн өсөлтийг бол хас 2.6 орчим хувьтай гарах болов гэдэг тийм хүлээлттэй байгаа. За ингээд салбаруудаар нь дотор харахад бол уулуурхайн салбар бол хамгийн их уналттай байгаа. За боловсруулах салбар бас дараагийн одоо нэлээд уналт өндөртэй салбар байгаа. Боловсруулах салбарыг яагаад харж байгаа вэ гэхээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн манаас дийлэнх хувьнаас боловсруулах салбарын тэр одоо үйл ажиллагаа үүдэг боловсруулах салбарын зээлүүд бас өндөр байдаг. Тийм учраас энэ салбарыг бас давхар харсан. Боловсруулах салбарыг харахаар бол эхний 2 дугаар улирлын байдлаар бол хас 15.7% өсөлттэй. За энэ дотор хамгийн өндөр бууралттай салбар нь бол нэхмэлийн одоо салбар байгаа. За тэгээд давхар бас ерөөхдөө энэ одоо юуны цар тахлын нөлөө яаж орж иж байгаа гэдэг бид нар судлах зорилгоор татварын ерхий газартай хамтраад нөөтийн одоо баримт гэж бид нар ярьдаг. Нөөтийн худалдаа авалтын баримтуудыг одоо сар болгон датаг нь одоо гаргаж одоо бас шинжилгээ хийж байгаа. Ерөнхийдөө эндээс ингээ харахаар бол хөдөө аж ахуйн салбараас бус бүх салбарын бол ерөнхийдөө уналттай байгаа. За энэ дотор одоо жишээлбэл уулуурхай салбар гэхэд бол 55% уналттай. Дараад нь боловсруулах үйлдвэрлэл бол 41% уналттай байгаа. За нийт ингээд одоо улсын хэмжээнд нөөтийн баримтаар бүртгэж байгаа, баримтаар бүртгэж байгаа ингээд тоог аваад үзэх юм бол эхний 7 сарын байдлаар бол нийт борлуулалт бол 28%-аар унсан байна гэдэг тийм статистик гарч байгаа. За тэгээд сар болгоны уналтын түвшнийг бид нар ингээд сүүлийн 3 сараар одоо хамгийн сүүлийнх нь 7 сараас ингээ харахад бол яг уналтын түвшин буурж байгаа боловч 7 сард одоо дотоодын аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотойгоор баг зэрэг бууралт нь 61%-аас 57% болж буурсан байна гэдэг тийм үзүүлэлт гарч байгаа. Энэ дотор болохоор худалдаа үйлчлэгээний салбарын борлуулалт бол баг зэрэг одоо бууралтаа хурдцсан буурсан байна гэдэг тийм үзүүлэлт гарч байгаа. Гэхдээ бус салбарууд бол одоо жишээлбэл барилга дэд үтс боловсруулах, за тэгээд уулуурхай салбарын уналт бол хурд нь бол өмнөх жилийн саруудтай харьцуулахад бол нэмэгдсэн тийм үзүүлэлттэй байна гэдэг тийм үзүүлэлт гарч байгаамаа. За тэгээд ерөнхийдөө энэ нөөтийн систем бүртгэж байгаа аж ахуй нэгжүүдийг ингээ харахад бол ихэнх нь бол одоо 48% нь бол дунд аж ахуй нэгжүүд байна. За 27% нь бол том аж ахуй нэгжүүд байна гэдэг тийм тайлбар гарсан байгаа. За тэгээд бид нар салбарын нийт өсөлтийг одоо борлуулалтын өсөлтийг аж ахуй нэгжүүдийнх нь тооны механик өсөлттэй нөө аль эсвэл одоо яг борлуулалтын өсөлттэй нөө гэдгээс дотор нь бас задлж харахад ерөөхдөө нийт аж ахуй нэгжүүдийн тоо бол 3% буурсан. Нийт одоо борлуулалтын хэмжээ болохоор 25% буурсан гэдэг тийм үзүүлэлт гараа. Нийт борлуулалт бол 28%-аар эхний 7 сарын байдлаар буурсан байна гэдэг тийм тоо гарсан байгаамаа. За энэ хэсэгт болохоор яг одоо Монгол банкнаас 20 дугаар үлрэлийн байдлаар цар тахлын нөлөө аж ахуй нэгжүүдэд яаж орж ирж байна гэдэг нь судлах зорилгоор авсан төвөр судалгааны үр дүнг танилцуулж байгаа. Бид нар бол нийтдээ 373 аж ахуй нэгжүүдээс бол төвөр судалгаа авсан байгаа. За ингээд нийт хамрагцсан аж ахуй нэгжүүдийн 45% нь бол цар тахал бол үйл ажиллагаанд нь маш их нөлөөлж байна. За 28% нь бол дунд зэрэг нөлөөлж байна гэдэг тийм хариу өгсөн байгаа. За ингээд салбараар нь дотор нь ингээд задлаа харахад бол хамгийн их нөлөөт салбар бол аялал жуулчлал. За дараад нь зочд дуудлал. Энэ салбарууд цар тахалд бол хамгийн маш ихээр нөлөөлж байна үйл ажиллагаанд гэдэг хариу өгсөн бол за хамгийн бага нөлөөлж байгаа салбар гэх юм бол одоо мэдээлэл харилцаа холбооны салбар. За тэгээ барилга үйл хөдлөлийн салбар гэдэг тийм хариуг бол бид нар авсан байгаа. За тэгээд дотор нь ингээд
зардлаар нь авч үзэхээр ерөөхдөө цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал өссөн үү гэдэг тийм асуулт авахд бол дийлийнх нь бол өссөн гэдэг тийм хариултыг өгсөн байгаа. За ямар зардал өсч байгаа нөхөр үйл ажиллагаатай холбоотой одоо бус зардлууд бол нэмэлт зардлууд бол их гарч ирж байна гэдэг тийм хариултыг аж ахуйн нэгжүүд өгсөн. За дээрэс нь түүх үед материал ажил хүчний зардал нэмэгдэж байна гэдэг дараагийн хамгийн хүсэлттэй зүйлүүд байна гэдэг тийм хариулт өгч байгаа. За энэ хоёрдугаар хүснэгтэр болохоор яг цар тахалтай холбоотой ингээд хүндрэл гарахаар аль зардлаа аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд таньж байна гэдэг тийм бид нар төр судлага авахд бол хамгийн нэгдүгürt бол ажил хүчнийхаа зардлыг бол аж ахуйн нэгжүүд таньж байгаа юм байна гэдэг тийм хариулт өгсөн. За энэ ч гэсэн ерөөхдөө бид нар энэ бол аж ахуйн нэгжүүдээс авсан төр судалгаа. Бид нар давхраас иргэдээс бас цар тахалтай холбоотой төр судалгаа авахд бас хариунаас ерөөхдөө таарч исэн. Бид нар нэг 1000 орчим иргэдээс цар тахлын нөлөөг харахад бол ерөөхдөө нийт судалгаанд хамрагдсан иргэдийн баг 3/1 нь одоо цар тахал 2 дугаар үйлдвэрлэлийн байдлаар бол цар тахалтай холбоотойгоор орлогын хэмжээ нь бол буурсан гэж тийм хариу өгсөн байгаа. За энэ дотроо яг нөгөө албан бус хөдөлмөр эрхлэгчид бол хамгийн одоо хүн дээр одоо тусч байна. Ягаад тэгэхээр нөгөө нэг засгийн газраас авч хэрэгжүүлсэн нөгөө цар тахлын эсрэг арга хэмжээний нэгдүгээр үе шат нь болохоор дандаа нөгөө нийгмийн даатгал төлдөг цалин авдаг хүмүүст байсан болохоор яг нийгмийн даатгал төлдөг хүмүүс бол хамгийн түрүүний ихний хэмжээнд бол цар тахалд бол орлогын хэмжээнд буурсан гэдэг тийм хариултыг бол олж харж ирсэн. Гэхдээ засгийн газраас бол 2 дугаар пакэж нь бол ерөөхдөө бас албан бус хөдөлмөр эрхлэгчид бол зориулсан арга хэмжээнүүд байсан гэж бид нар бол харж байгаа. За тэгээд борлуулалтын орлого одоо хэр хэмжээгээр буурсан байх гэхэд ерөөхдөө бол ихэнх нь бол ерөөхдөө буурсан. За нөлөөлөөгүй гэдэг хэсэг нь бол 5% л ерөөхдөө үйл ажиллагаанд борлуулалтын орлогод нөлөөлөөгүй гэдэг. За 30% орчим буурсан гэдэг нь бол 37% нь бол 30 орчим хувиар буурсан гэдэг тийм хариултыг бол одоо өгсөн байнамаа. За тэгээд энэ цар тахлын нөлөө одоо ямар хугацааны дараа одоо арилж та бүхний бизнесийн үйл ажиллагаа, хэвийн үйл ажиллагаанд орох хүлээлттэй байна гэдэг төр бол ихэнх аж ахуйн нэгжүүд бол 1-2 жилийн дараа бол одоо хэвийн байдалд орох баха гэдэг тийм хүлээлттэй байгаад байгаа. За энэ хэсгээр бол одоо цар тахлын одоо зээлтэй аж ахуйн нэгжүүдэд нөлөөлсөн байдлыг бас бид нар авч үзэх зорьсон. За нийт одоо 373 аж ахуйн нэгжийг төр судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийг 57% нь бол ерөөхдөө зээлтэй гэдэг тийм хариу өгсөн байгаа. За эдгээрийн 87 орчим хувь нь бол ерөөхдөө зээлийн иргэн төлөлтөд одоо цар тахал одоо хүндрэл учруулж байна гэдэг хариу бол өгсөн байгаа. За тэгээд та бүхэн мэдж байгаа Монгол банкнаас бол ерөөхдөө зээлийн иргэн төлөлтийг хойшлуулах 12 сар хүртэл хугацаагаар хойшлуулах, за зээлийн ангилалд өөрчлөлт оруулах тийм шийдвэр гарсан байгаа. Тэгээд эдгээр шийдвэр нь одоо та бүхний үйл ажиллагаанд одоо дэмжлэг болж байна уу гэхэд бол ерөөхдөө 29% нь бол дэмжлэг болж байна. Үлдсэн хувь нь бол бас төдийлөн сайн дэмжлэг болж чадахгүй байна гэдэг тийм хариу өгсөн байгаа. За дээрэс нь цар тахлын үед одоо зээлийн олд цэр байна гэдэг дээр бид нар бас нэмэлт асуулга авсан байгаа. Тэгэхэд бол ерөөхдөө нийт зээл сүүлийн 3-6 сарын хугацаанд шинээр зээл авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдийн одоо 75% нь бол зээл авч чадаагүй гэдэг тийм хариу бас өгсөн байгаа. Тэгэхээр энэ маань бас нэг талаараа банкны шалгуур тал дээр бас чангаруулсан уу, эсвэл бас аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө одоо нөгөө борлуулалтын орлого буурсантай холбоотойгоор бас зээлийн шаардлага боломж нь буурсан уу гэдэг дээр бас энэ дөр бас нэмж судлах шаардлагатай байгаа. Бидний одоо банкудаас авч байгаа банкны зээлийн төлөвийн төр судалгаан дээр бол ерөөхдөө банкуд бол сүүлийн 3 үйлдвэр дараалаад бол зээлийн нөхцөлтэй төдийлөн одоо шаардлагыг нэмэгдүүлээ гэдэг хариу өгсөн байгаа. Гэхдээ одоо энэ цар тахалтай холбоотой нийт одоо зээл үсэн аж ахуйн нэгжүүдийн 4/3 нь одоо зээл авч чадаагүй байна гэдэг тийм хариу өгсөн байгаа. За энэ хэсгээр ерөөхдөө Монгол банкнаас ер нь яг цар тахал гэснээс хойш ямар арга хэмжээг авсныг ерөөхдөө товчхон оруулсан байгаа. За яг аж ахуйн нэгжүүдтэй жижиг дунд бизнес эрхлэгчтэй холбоотой хэсэг гэх юм бол бодлогын хүүг бол ерөөхдөө он гарснаас хойш нийтдээ
3 удаа бид нар 3%-аар одоо бууруулаад 8% дээр хүртэл бууруулчаад байна. За тэгээд банкны нөгөө зээлийн ангилалд өөрчлөлт оруулаад 12 сар хүртэл хугацаагаар бол иргэд хэрэглээний зээлээ за аж ахуйн нэгжүүд бол зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулж одоо зээлийн нөхцөлд бол баг зэрэг хөнгөлөлт одоо иргэн төлөлтөөр өөрчлөлт оруулсан байгаа. За дээрэс нь сая өнгөрсөн нэгд өдөр Монгол анхны мөнгөний бодлогоо хуралдаад энэ оны 4-р улирлаас эхлээд болоо урт хугацаат репо санхүүжилтийг болоо нэвтрүүлж байгаа. Энэ болохоор 2 хүртэлх жилийн хугацаатай. За уулуурхаан бус экспорт болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд олгосон зээлийг одоо багцлсан үнцаасыг барьцаасан зээлийг одоо репо санхүүжилтээр 8.5%-аар одоо банкудаас худалдаж авах 2 жил хүртэлх хугацаагаар худалдаж авах тийм шинэ санхүүжилтийн одоо цонх одоо нэвтрүүлсэн байна. За энэ маань бол гол зорилго нь юу гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо олгох зээлийн хүүг бууруулах. За дээрэс нь одоо санхүүжилтийн их усрыг нэмэгдүүлэх зорилготой байгаа. За сүүлд ийсэн бидний одоо статистикаас харахад бол нийт одоо жижиг дунд үйлдвэрлэгчд олгосон зээлийн 90 хүртэлх хувь нь бол 300 сая төгрөгөөс доош хэмжээтэй зээл. За 2 жил хүртэлх хугацаатай санхүүжилт байна гэж харсан учраас ийм арга хэмжээг авч байгаа. За энэ арга хэмжээ маань ерөнхийдөө бол энэ оны 4-р улирлаас эхлээд хэрэгжиж эхлэх бах. Эхний үед бол одоо яригдж байгаа дүн бол эхний улирлд нэг 200 орчим тэрбум төгрөгийн одоо репо санхүүжилтийн цонхыг нээ гэдэг тийм тэр талаар судалж ажиллаж байна. За тэгээ ерөнхийдөө цаашдаа одоо Монгол анхнаас яг жижиг дунд үйлдвэрлэгчтэй холбоотой юу хийх вэ гэдэг нь нэгдүгээрт бол зээлийн хүү байгаа. Зээлийн хүүний асуудал та хүн мэд харсан түрүүний одоо бүх төвөр судалгаанаар бол үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдэд хамгийн их дарамт болдог зүйл бол зээлийн хүү гэдэг байгаа. За зээлийн хүү маань мэдээж макро эдийн засгийн одоо эрсдлээс хамаартайгаар манай эдийн засгийн одоо доктортой байдлаас хамаарат тогтож байгааг мэдж байгаа. Гэхдээ бас одоо энэ зээлийн хүүг бууруулах чиглэлээр түрүү одоо хийсэн тэр нөгөө репо санхүүжилт гэх мэт одоо ийм санхүүжилтийн шинэ хэрэгслүүдийг бол манайх одоо нэвтрүүлж ажиллаж байгаа. За бас сая 8 сарын 28-нд одоо улсын хурлаар батлагдсан зээлийн хүүг бууруулах стратегитой холбоотой нэмэлт арга хэмжээнүүдийг бас авч хэрэгжүүлэх болно. За гол зорилго бол ерөнхийдөө 2024 он гэхэд бол зээлийн хүүг жилийн 12% болгож бууруулах тийм зорилготойгоо одоо сүүлийн 8 сарын статистикээр бол 16.5 орчим хувь байгаа гэдэг тийм зээлийн дунд шүүний статистик гарсан байгаа. За дараагийн нэг ажил бол бид нар энэ жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой одоо энэ статистик мэдээллүүдийг сайжруулах гэдэг тийм зорилтыг таван ажиллаж байгаа. За энэтэй холбоотойгоор шинэ хууль батлагдсантай холбоотойгоор банкны системээс гаргадаг жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн тайланг бол бид нар шинжилж авсан байгаа. За дээрэс нь нэмээд одоо ногоон зээлийн тайланг бол нэмж гаргаж байгаа. Ногоон зээлийн тайланг бол Яванда бол бас энэ байгаль орчинд ээлтэй зээл гэдэг утгаараа бас хөнгөлөлтэй санхүүжилтүүд бас орж ирэх боломжтой байдаг учраас энэ талдаа бид нар бас нэлээд анхаарч ажиллая гэж бодож байгаа. За 3 дугаарт нь бол зээлийн мэдээллийн сан гэж Монгол банкн дээр байдаг. Зээлийн мэдээллийн сангийн бид нар үйл ажиллагааг бас сайжруулад ерөнхийдөө энэ мэдээллийг одоо илүү сайн дэлгэрэнгүй болгоё гэж бодож байгаа. За энэ маань эргээд заавал одоо нөгөө зээлдэгчийн нөгөө зээлдэгч зэрэглэлийг үнэлэхэд бол шаардлагатай болоод заавал одоо нөгөө барьцаа өрнгийн шаардлага тавихгүйгээр одоо зарим тохиолдолд бол санхүүгийн зуршлагчид маань тухайн одоо аж ахуйн нэгжийн иргэдийн одоо зээлдэгч зэрэглэлээр зээлийн зэрэглэлээр үндэслээд одоо зээл олох тийм боломжийг олох зорилгоор бол бид нар үндсэн датабейсийг бол маш сайн болгоё гэдэг дээр одоо зорилттой ажиллаж байгаа. За дөрөвдүгээрт бол нийлэлтийн сүлжээний санхүүжилт гэдэг байгаа. За энэ дээр бол сүүлийн 2 жилд бол Монгол банк бас олон улсын санхүүгийн корпорацтай хамтраад бас хэд хэдэн арга хэмжээг бол зохион байгуулсан, төрийн мөнгөний үндсэн бодлоготой оруулсан тийм зүйл байгаа. За тэгээд сүүлийн 7 хоногт бол ерөөхдөө банкны холбоо ч гэсэн олон улсын санхүүгийн корпорацтай хамтруулаад бас энэ барьцаа өрнгийн асуудал буюу заавал үйл хөдлөлт барьцаалах биш бас авлага одоо өглөө одоо барьцаалаад санхүүжилт авах тийм боломжийг бол одоо нээж өгж байгаа нь бол бас давуу тал гэж харж байгаа. Энэ маань бол одоо ерөөхдөө
цаашдаа одоо жижиг аж ахуйн нэгжүүд маань том аж ахуйн нэгжүүд дээр үндэслээд одоо нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулаад заавал одоо үйл хөдлөх бүрэн барьцаалахгүйгээр зээлэх боломжийг нээж өгнө гэдэг тийм хүлээлттэй байгаамаа. За ерөнхийдөө өнөөдрийн танилцуулга бол иймэрхүү байна. За баярлалаа.